Нэрээ нуудлсан сонсогч. Шинэ машинда ОБ дугаар 2 саяар авч машина мялаач банкад үрэх гэсэн нүүрсэн яндангу бензин олгодгүй эмнэлэг орох ажилдаа явсан бензингүү болохоор төлбөртэй бүсийн наан машина тавьчаад автобусанд суух гэсэн Монгол хүчийг үсгэл зогссоор байгаа автобус явчлаа. За алхаа цааш явсан утаанд амьсгалд авчтаад хидгээд халтарч байна уу. Эмнэлэгдэр очисон төлбөртэй үзнэ гэд үзүүлээд эмээсээ орсон эмчийн жорын бичгээ хайчиж им үгдвэ. Оо пэгээл амандаа өглөөл буцаад машин дээрээ ирсэн ачаа явчих. Оо шээтгэхэд машина арай гэж олж аваад журмын хашаа ачилтын мөнгө өгөөд гараад явж байсан. Цагдаа зогсоож байна. Шалгаж үзээд их торгуултай байна гэд жолооны ирэх хасаа дахиад машин ачаад явчлаа. Торгуулуудаа бүгдийн төлчөөд машина ахиж аваад дүүгээ тоодож жолоо бариулаад арай гэж гэртээ орж иртэл тог тасарчжээ. Тог ирэхийг хүлээж гэртээ хүүхдүүдтэйгээ тоглож байтал бусдын амгалан тайван байдал алдагдуулсан дуудлагаар 100 мянгаар торгуулчаад уур хүрсэндээ пост хийгээд шийдвэрүүдээ эргүүлэн хар ПП лала гэдэл баахан биччихсэн чинь олон нийтийг үл хүндэтгсэн хэрэгээр шалгагдаж 30 хоног баривчлагдах шийдвэр гарлаа. Хөх тэнгэр минь юу болоод байна гэд захирал руугаа залгаад учраа хэлтэл ажлыг чинь хэн хийх юм халлаа гинэ. Ажилгүй болсноо мэдээд ихнэр салъя гэж байна уу? Чи хүнийг унсан дээр нь байна гэж зандарлаа. Гэр бүлийн хүчирхийлд үйлдсэн гэж өргөдөл өгчихв. За ингээд нэгэнт өнгөрсөн гэж цагдаатайгаа жаахан маргалцсан чинь оргон зайлж болцшгүйгээд хилийн хориг бас тавиулчлаа. Одоо нэг мөсөн дуусчээ гэд сэрлээ. Амар зүудвэ гинэ. За ер нь бол ингээл бүх юмыг одоо байгаа бүх зүйл байдлыг бүгдийг хамаал зүүдэлсэн юм байна шүү дээ. Тийм байна. Одоо болоод байгаа зүйлсийг. Тийм байна.